За гоё наа хүмүүсээ ирж гүүгээрээ яг одоо 21 км явж үзэх чинь тэгээд амьд ирэхийг хүсье. Ингээ би өөртөө хэлж байгаа шүү тий. 21 км гэж. Улаанбаатар марафонд орж байгааг анх удаа орж. Тэгээ залуучууд гүүгээд амар гоё харагдаж байна. Дандаа залуучууд спортлог залуучууд согсон байна. Марафонд сайн бэлдэж чадсангүй. Тэгтээ энэ бол гайг байх гэж бодож байна. Өмнө гүйжсэн болохоор өөрөө өгс нохот хийдэг байхгүй. Тэгээ өмнө жил гүйчихсэн нөгөө нохотоо өгөхээр санаа зовоод. Тэгээ дараа нь харсан чинь хүмүүс нохотоо өгөөцөөс байхгүй. Тэгээд энэ жил хоёр нохоод аваад өгч. Тэгээ ер нь яагаад заавал ингэж тус нь амар ажил болгоод их юм байхгүй. Зүгээр өдөр тутмынхаа гарч орохгүй юмдаа дагуулаад гүчдэг байхгүй. Зүгээр л даатал болцсон. Одоо ингээд энэ хэд чинь аль нэг газар ингээд эсвэл гэр мөртөө ингээд гівтж байгаа оронд нохоонд 10 км гүйх бол юу ч байхгүй. Яхаа би бас сууч гүйжсэн л да. 5-д гүйжсэн, 10-д 2-д гүйжсэн. Тэгээд л яхаа. Дахиад 10-д гүйчих гээл. Одоо дайшхаа явж штэ одоо тий. Гүйдэг 50-чтай бол хамт жоох дагааш өгшөөл байсан гэдэг бол тий. Шорта марчиж. Энэ өвдөслөө шорта өсч тэгэл босбол үүнийг тайлаад тэгэл гараад гараа. Ер нь 8 жил гүйж 10 км-тэй нодлонгоос эхлээд арай хөгжилтэй байдлаар гүйж эхэлж байна. Өнгөрсөн жил Forest Camp-ийн дүртэй гүйсэн. Энэ жил арай нэг өөр хөгжилтэй байдлаар гүйж байна. Би нэг зүгээр л уриалах гэсэн юм аа. Нөгөө хабынхаа үйл ажиллагааг өдөр тутамдаа хэрэгжүүлж дадал болгоосоо гэж хүсэж байгаа, уриалж байгаа юм аа. Тийм зорилгоор би одоо анх удаа 10-т гүйж. Энэ жил анх удаа орсон чинь. Бүх хүмүүс байгаа те. Одоо хабаас болж ер нь жил дунджаар 50-аас 90 хүн нас ордог гэж байгаа байхгүй. Тийм болохоор бүгдээрээ хабынхаа үйл ажиллагааг өдөр тутамдаа дадал болон хэмшүүлье гэдгийг уриалж байгаа юм аа.